Монгол ардын хууч ярианаас үхтэл үр харам. Өвлийн шөнийн уртад туйлас хайлах, үлгэр домог ярихыг сонсох хичнээн сайхан байдгийг бидний үеийнхэн андахгүй. Бэлчээр усны сайханд өдөржингөө идээшилсэн хонь, ямаа, тэмээ, үхэр оройн бүрийгээр хотлон дулаан өвөлжөөний хуурай бууцанд хевж хевтгэн тавтай бас тухтай. Том ах нь их бэргэн, дунд бага бэргэн нар хөөгдөө тэрхэн тэрч, хөтөлхийг нь хөтлөн, дагуулхыг нь дагуулын шуугилдсаар манайд шүн болгон ирж цоглараад ааваар үлгэр домог яриулна. Мөн өөрсдөө ч хөөрцгөн. Тэр өвлийн нэгэн шүн аав үхтэл үр харам гэж айда мөнч үнэн үг юм шүү дээ гэд яриагаа ихснийг нь сайн санаж байна. Аав нь өөртөө тохиолдсон чонын тухай нэгэн явдлыг ийхүү хуучилсан юм. Гол баримтгаа бүрэн тайлснаас арай хойхон гин. Бог мал ногоонд задаад байсан тэр үе. Аав цэргийн албааж хангай нутагт цэргийн акт малалдаг байлаа. Нэгэн шүн олон акт мордоо манад үүр гэгэрхэд шөнийн турш улилдсан хээрийн саарлуудыг хаан хэвтгийг харуулдан суужээ. Гэтэл баян хайрхны баруун хамрыг дахан хоёр том чон шогшин явсаар том улаан хатныхаа үүрэнд ороод хэвтэвгэн. Аав адууга бэлчээчгээд отрынхоо майханд ирж цэрэг найз соднон пилээ дагуулan нөгөө хоёр чонын үүрэнд дөхөж явтал том чон нүхнээсээ ухасгийн гарч зогтжээ. Харин дэлэн хөхн сэрийсэн нэг гिचий чон гарч ирснээ өөрнийхээ хажуу талын тогтоол устай хонхроос нэгэн юм зууж эргэн үүрэндээ ороод төдөлгүй бөөрөнхийн юм зуун шилэн хүзүүн дээрээ тохоод хумгүй зогтож гин. Аав соднон билгой хоёрч түүний хойноос морины хурдаар хөөж дөхөж очин хид буудвал нөгөө чон твдэн эцсийнхээ шадлыг гархан харайж нилээд холдоод нэгэн том модны дархин нэгүр годройтон унснаа босч нөгөө юмаа зуусаар хурдлан гүвээ давхын сацуу соднон билгой буудан унаглаа. Тэр хоёр унсан чонны дэргэд давхин ирэхэд зууж явсан юм нь нарс модны өгөрч өмхөрсөн том ур байлаа. Энэ бэлтрэгнүүдэл үүрнээсээ зууж гарсан байх ёстой хачин юм да гэж ярилцаад ойрхон харагдаг нөгөө дархины хажуу дэрвэл малын нойтон гүзэнд хийсэн нүдээ нээгээгүй нялх бэлтэргнүүд шуугилдан кянаж байлаа. Чон барьсан малынхаа гүзээг хагалдаггүй. Тэр гүзээг сэвснээс нь салгаад усанд дүрж байнга нойтон хадгалдаг. Усгүй газар бол гүзэн дээр байнга шийдэг гин. Аюул гарцаагүй тулгархад худлаа унаж гүзээнд хийсэн бэлтэргнүүдээ орхиод өөр юм зуун зогтож анчныг хуурдгийн учрыг мэдцгээгээд чонын ухаантайг бишрэн шогшролдож өнчин хоцорсон нялх хамттыг агтныхаа отрын гэрт авчран томоо болтол тижээж үлээ. Үхтэл үр хармаа гэж хүнд байтугай адгуус араатанд хүртэл байдаг юм шүү дээ. За хүүхдүүд минь. Одоо шөнө орой боллоо. Унтаж амарцгаан байгаа хүүхдүүд минь. Гэд оочныхоо сахлыг имэрч аль хэдийнэ хүрчгсэн аягатай цайнаасаа хүд хийлгэн залглах аав минь тэр дүр миний сэтгэлд хിവэрэ хоногшжээ.